2015 онд эдийн засаг хүчтэй хямралд орж борлуулалт маань унжсэн. Тухайн үед борлуулалтаа яаж өсгөх вэ? Энэ миний ур чадвар дутуугийнх уу? Үнэхээр эдийн засгийн хямрал нөлөөлөд байна уу гэд өөрөөсөө асуугаад Дэл Карнегийн мэдээллийг анх Космополитанаас авч уншаад Дэл Карнегийн сургалтанд суужсан. Борлуулалтыг болохоор би мэргэжлийн түвшинд харилцаагаар борлуулалтын ур чадварыг суугаад тэр эдийн засгийн хүнд нөхцөлд миний KPI юм тогтвортой пуужандаж явж исэн. Одоо 2023 онд мөн адил ковидын дараа эдийн засаг уналтанд орсон байна. Аз олж 15 онд өөртөө маш зөв хөрөнгө оруулалт хийж борлуулалтынхаа тэр харилцаагаар амжилттай борлуулахын сургалтандаа суусан тэр мэргэжлийн техникийнхаа ачаар одоогийн үүсээд байгаа энэ ковидын дараах хүнд хэцүү үеийг бас миний KPI унахгүйгээр өсөлттэй авч явж байгаа. Эндээ Дэл Карнеги тренинг Монголиагийнхаа хамт олонд маш их талархдаг. Та бүхэн байгууллагынхаа борлуулагч нарыг ур чадварын нэмхийг хүсвэл мэргэжлийн түвшинд одоо борлуулалтыг яаж хийх вэ? Техникийг сайжруулахыг хүсвэл Дэл Карнегийн сургалтанд суугаарай.